Ялгон аксессуарис компани 2017 онд анх үүсгэн байгуулагдахдаа Монголын бүх ард түмний өмч болох өв соёл, түүх, заншлыг орчин үеийн хэрэглээндээ шингээж биднийг зорин ирж буй олон мянган жуулчдад эх орныхоо гайхам сайхан бүхнийг харуулах, тэдэнд гэр бүлдээ бэлэг болгон авах боломжийн үнэтэйч чанартай, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүн санал болгох, ирээдүйдээ өвлүүлэн үлдээх бодлого өрж байлаа. Энэ хугацаанд танилцуулсан бүхий л бүтээл, коллекцууд, контентууд өв зорилго руу чиглэгдэж байна. Цаашид үндэсний үйлдвэрлэгчийн хувьд бид нийгмийн тодорхой бүлгийн амьдралд бодиттой хувь нэмэр оруулж, бие биедээ чадах бүхнээрээ туслах зорилготой байсан юм. Өнгөрсөн хугацаанд хор тавтартай бүсгүйчүүд, цаг агарын эрсдэс уур амьсгалд гадаа ажилдаг цагдаагийн албан хаагчид болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг дэмжих гэх мэт иргэдэд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх ажлуудыг зохион байгуулж байлаа. Эдгээр ажлуудыг цаашид тасралтгүй үргэлжлүүлж, илүү олон Монгол гэр бүлүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чин хүсэлтэйгээр ялгуун сан байгуулсан ба багахан дэмжлэгээр хөл дээрээ зогсож чадах халуун сэтгэл, этгэл үнэмшилтэй иргэдэд тусалж байхаар сангийн дүрмээ тогтоосон юм. За Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн сургууль маань бол хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны харьяа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсрал, за мэргэжлийн ур чадвар болох үндсэн үйл ажиллагаа явуулдаг. За зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо боловсрал олгодог төрийн нэг сургууль. За өнөөдөр бол ажил олгогчид иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах, хамтран ажиллах хандлага бол бас тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна. За ийм ч учраас манай байгууллагатай хамтран ажиллахаар байгууллагууд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулъя. Ийм чиглэлээр янз бүрийн чиглэлээр манад мэргэжилтэн бэлтгэж өгөөч гэсэн саналууд ирж байна. За мөн ажлын байрны саналууд бол тавигддаг. Жил болгон бол манай төсөлтийн үеэр ажил олгогч нар бол манай төсөлтийн орчин даруй шалгалтын дээр бас хамтран ажилладаг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллага хамт олонтой авч ажиллах саналтай байгууллага хамт олон бас манай Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн сургуультай бас хамтран ажиллахад бид нар бас бэлэн байна. Үндэсний үйлдвэрлэгч ялгон компани нь үндэснийхээ өв соёл, ахуй соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлын зорилгын хүрээнд үүсгэн байгуулагдсан компани байгаа. За манай компани маань өнгөрсөн хугацаанд маш олон компанид ажлуудыг нийгэмдээ чиглэсэн компанид ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. За тэгээ энэ компанид ажлуудаа илүү өргөн цар хүрээтэй болгож илүү олон хүнд хүрэхийн үүднээс ялгуун санг үүсгэн байгуулад байгаа лээ. За ялгуун сангийн гол зорилго маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэдэнд бас тодорхой хэмжээний амьдралд тус дэм болох, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаа зогсохгүй, өргө толгойсон эмэгтэйчүүд болон нийгмийн ажиллах хүч хурж чадахгүй байгаа бүлэг хүмүүст бас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлын байраар хангах, тэдэнд амьдралд тус дэм болох энэ ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор бас олон ажлуудыг авч хэрэгжүүлэхээр гол зорилгоо болгон ажлуудаа төлөвлөд явж байна. 2010 онд автосалд орж нуруу нугсныг имтэл аваад хөдөлмөрийн чадвараа илүү болцсон. Тэрнээс хойш эмчилгээ хийж байлгаж байгаад 16 оноос ялгуун компанид ажилд орсон. Одоо 19 он хүртэл болтол ажиллаж байна. Энэ хугацаанд өвчтөй гэрт байх хугацаанд бол сэтгэл санаа их докторгүй тийм нэг сонирн байсан. Тэгээ энэ ажилд орсноос хойш олон сайхан залуучуудтай ажиллаад сэтгэл санаа сайхан тайвшраад хамт олонны уур амьсгалд ороод их сайхан байна. Тэгээ манай компани ялгоон сан байгуулж байгаа юм байна. Энэ сан маань миний хичээл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм байна. Ийм сан байгуулсанд би их баяртай байна. За манай сургууль бол олон аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг. За үүний нэг нь бол ялгуун компани. За энэ бол үндэсний үйлдвэрлэгч гэдгээр нь бас манай
иргэд бол сайн мэднэ. За энэ компанитай бол оёдлын мэргэжлэр за гар урлын чиглэлээр бол манай суралцагчтай хамтран ажиллахаар одоо санамж жижиг байгуулад байна. Ялгуун сангийн зорилго. Бид нийгмийн дараах бүлгийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршин. Үүнд гэнти ослоос хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд өрх толгойлсон ганц бие ээжүүдийг дэмжих. Зорилгынхоо хүрээнд боломжит ажлын байраар хангах, гар урлал, оёдол гэх мэт хийх боломжтой ажлыг эрт нь хийлгэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт, уулзалт, арга хэмжээ, зохион байгуулах. Хүүхдүүд нь их сургууль суралцах үед сургуулийн 30 түнгээс хамааран сургалтын тэтгэлэг олгох гэх мэт шатараалсан ажлуудыг төлөвлөж байна. Бид ялгуун сангаараа дамжуулж хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд, өрх толгойсон ээжүүдтэй сэтгэлийн дэм хайрлаг, цаашид ажиллаж амьдрах зорилгыг багахан ч гэсэн дэмжих нийгмийн хариуцлагын үргээ нэр төртөгөөр биелүүлэх болно.